Сайн байцгаана уу? Ихэм эцэг эхчүүдээ, манай хайртай ээжүүдээ, бидний хүүхдүүдийг энэ сайхан номын их өргөөнд үлгэр сонсуулахаар байнга зөөж авчирдаг аав ээж нартаа, өвөө эмээ нартаа, ах эгч нарт нь энэ сайхан өдрийн халуун мэндийг багш нь өргөн дэвшүүлж байна. За тэгэхээр чигчин чинээх үү? Энд хэний зураг байна? Энд хэн байна? Харагдаж байна уу? Өө чанга хэлээрэй. Өвөө зоригтой. Гураа дахиад хэлээрэй. Өвөө энд хэн байна? Эмээ. За энд гарн дээр хэн бэ? Зүйтэй чигчин чинээх үү? Дагаад хэлээрэй багшигаа дагаад хэлээрэй. Чигчин чинээх үү? Чигчин чинээх үү? За өвөө эмээ хоёр маань ямар ч гэсэн ийм хөөрхөн чигчин чинээх хүүтэй болсон байна. Энэ гой зургийг хараад энэ үлгэрт юу гарах ёстой бэ гэдгийг бид нар зургаас хараад шууд яаж байна? Таних мэдэж байна. Дээр нь яг нь ойлгож авч байна. Маш сайн. За ингэсэн гинэ. 7 хар ямаа. Нэг бурхнаас өөр хөрөнгөгүй. Эмгэн өвгөн хоёр амьдран суудаг байж гинэ. За эмээ өвөө хоёр юутэй гэж байна? Ямар өмчтэй гин? Юутэй гэсэн багш? Оо ганц бурхантай. Өөр юутэй гэсэн? Зүйтэй. 7 хар ямаатай. Багшигаа дагаад хэлээрэй. 7 хар ямаатай. Нэг бурхантай. Өвгөн эмгэн хоёр аж түрэн амьдран суудаг байж гинэ. За хүнс хоолоо бэлтгэх болж өвгөн нь нэг өдөр 7 хар ямааныхаа нэгийг нь гаргаж гинэ. Тэгээд арсын дэлгэж тавиад гэртээ орж ирэхэд нь эмгэн махыг бэлтгээд хоол хийж гинэ. Гэр дүүрэн хоол үнэртэж хав орчимд нь амтд сайхан махны үнэр хамар цоргиж байсан гинэ. За гой хоолны үнэр бүгдээрээ хамраараа ингээд үнэрлэх мэдрэмжээ ажилуулъя да. Багтаа хоол ямар вэ? Гоё. Яста сайхан мэдрэмж авч чадчихэв үү? Чадчихэв. За ингээд хоолоо тэр хайв орчимд намтад сайхан махны үнэр хамар цоргиод байсан. Тэгсэн чинь гинт ээжээ аваа надад хувь өгөөч гэж хийнэ. Яаж хэлсэн гэд? Сандарсан. Оо яг үнэ за хэлдэ. Яг багшигаа дуургаад хэлээрэй. Аваа. Надад юу өгөөч гэлээ? Хувь өгөөч. Миний хувийг өгөөч гэсэн үг бахан. За ёо. За гараа дэлгэж. За одоо яг саний чигчин чинээх үү болоод чигчин чинээ юм чи ямар вэ? Ийм жоох юм чин бүдүү өнгөөр ярих уу? Оо нарийн өнгөөр заалуу хэлээрэй. Аваа. Надад хувь өгөөч. Оо нүдэ бэлтгэлгээ арчих. За тэг гуй гараа. Багшаасаа гуй. Одоо өвөө. Хүй. Юу болох нь энэ ингээ гинтхэн хажуугаас нь хүү ярьсан. За тэгсэн чи ингэнэ. Эмгэн өвгөн хоёр баярлаж чигчин чинээх хүүд хувь хишиг хүртээж өгч гинэ. За тэгээд тэр хүүг өөрсдийнхөө хүү болгож авч гинэ. За ингээд өдөр нь өвгөн эмгэн хоёр малаа хариулахаар явж чигчин чинээх хүү гэртээ үлддэг байсан гинэ. Ингээд нэг өдөр өвгөн эмгэн хоёр малаа туусаар гэртээ ирэхэд чигчин чинээх хүн алга болчихсон байж гинэ. Тэгээд ирээд олсонгүй. Аргаа барсан өвгөн эмгэн хоёр 6 хар ямаага за энэ алаа тэгээд бас жоохон үг хэллэгийн хувьд бүдүүлэг үг хэллэг хэрэгэлсэн байна. Тэгэхээр энэ дээр одоо яг нүгээр гаргаад хонь малыг монголчууд юу гэж хэлдэг вэ? Гаргана гэж ярьдаг. Тэгэхээр багш нь гаргана гэж ярьчи. За ёо. 6 хар ямаага гаргаад за гэдэс гүзэнгийн үзэж гинэ. Тэ хавиргаар нь самнаатаж олсонгүй гэ. Тэгээд ганц хар бухныхаа арьс асыг бөөгнүүлээд бутны ороод тавьчихж гинэ.
Тэгээд ганц ингээд зөвхөхгүй бяцхан хүү хар бухны арьсыг үцхээр бутны ёроолд зогсож байтал хээрийн чон хурж ирээд хүүгийн бухын ястай хамт залгиж гэж. Нөгөө хоёр чинь хүүгээ хайгаад яасан? Юугээ гаргацсан гэд. Хүүгээ алга болчихор нь яасан? Алаад яасан? Гаргаад гэдэс гүзээнд нь үтсээд хавиргаар нь яасан? Хавирга сүргээр нь хайгаад яасан? Хүүгээ олоог. Тэгээд ганц хар бухныхаа яасан байна? Бас арьс асыг нь бөөгнүүлээд бутны ёроолд яасан? Тавьчих. Тэгсэн чинь нөгөө зүггүй хүүхд чи яаж явсан байна? Тинээд явцсан байна шүү. Үу эмээ хоёр нь байхгүй гоо. Тэ эмээ өвөөдөө хэлэхгүй алга болчоор эмээ өвөө хоёр нь яасан хүүхдээ хайгаад санаа зовоод яасан байна? Ганц өмч болсон 6 хар ямаага нэг дор бүгдийг яатсан. Гаргасан тэгээ бай. За ингээд нөгөө хүү маань тэнд яваад модны ёроолд ирсэн чинь нөгөө хар бухных нь арьс байж байна. Тэрийг үцгээр ингээд байжсэн чинь тэр үеэр нь юу явж байсан байна? Хэлээрээ юу явж байсан байна? Тэ үлэн чон яасан? Хүүтэй хамт нөгөө арьс үстэй хамт залхиад итцсэн. За ингээд хордог ч хоолндоо цадалгүй өөр айлын хоттой мал руу миран гиттэл гидсэн дотроос нь чигчин чинэхүү хотонд чинь чон ирлээ. Хотонд чинь чон ирлээ. Гидсэн дотроос нь яасан? Орилсон гэд хашгирч гэд чонч ухаангүй айгаад зүгтж гинэ. Эннээс хойш чоныг айлын мал руу гидснээс нь чигчин чинэхүү хэр чадлаараа хашгирч сэрэмжлүүлдэг болж гинэ. Чонч тэр дуунаар нь айгаад зүгтдэг болсон гэд. Ингээд олон хоног юм идэхгүй туйлдж ядарсан чон үхтийн даваан дээр нэг лам дээр очиж гинэ. Та нар харж байна. Зураг нь ямар вэ? Ямар вэ хүүхдүүдээ? Ямар вэ миний охин хэлээрэй. Зураг нь яаж вэ? Чон зовсон байд. Лам яаж вэ? Ламын царай нь ямар царайтай? Илүү харъя. Яасан болоо. Энэ одоо чанаа яад над дээр ирж байгаа болоо гэсэн байдалтай байгаа. За ингээд чам лам хуамын намайг үл хоолоо залгуулахаар айлд дөхөөд очих бүрд миний дотроос хотон чин чон ирлээ гэд хүн хашгираад байх юм. Тэр дуунаас айж зүгцаар би одоо өлсөж үхэх болоод гэж хэлээ гарган арга чарга асууж гин. За ингээд лам чононд нэг тун эм өгөөд салхи сүрэн давхиад байгаарэ гэж захиж гинэ. Лам чонд юу гэсэн бэ? Одоо тан гэдэг чи юу? Эм гэсэн үг. Тэр үед одоо ламнар там барьдаг байсан байна. Ингээд хэлсэн ёсоор нь чон салхи сөрөө давхиад байсан чинь гидсэн мушгирж өвдөө чигчин чинээ хүүг бөөлжиж гаргаад хумгүй зүгтж одчих гинэ. Хүүг ганцаар үлдэн хайчгаа мэдэхгүй сууж байтал мориунсан хэсэг хүн хажуугаар нь яваад өнгөрч гинэ. Чигчин чинэхүү тэдний араас хөөй та нар намайг харахгүй байна уу? Намайг аваад яваач гэж. Хүмүүс дүү гарсан зүг рүү гайхаад хардал хэнийг ч олж харсангүй гинэ. Илүү хардаа. Харагдаж байна уу? Харагдаж байна. Хүүхд харагдаж байна уу? Гэхдээ одоо энэ хүмүүс гайхадгүй. Энэ одоо хаанаас юу яриад байгаа юм болоо? Гэ шоолоод ийнэ ч гэд. Тэгсэн чи чигчин чинээх бүр ууралсан гинэ. Та нар хэн бодоод хүнийг шоолж байгаа юм бэ? Би та нараас дутхгүй арга зал хүч чадалтай шүү. Та нарын хийх гэж байгаа зүйлийг би ч гэсэн бас хийж чадна. Гэсэн чи хүмүүс бүр гайхаад энэ одоо хаанаас юу яриад байгаа бол гойд энэ хаанаа болоо гэд яасан бэ? Хайсан. Алив хүмүүс шиг хайда. Чигчин чинээх хүү хайда. Гэн одоо хаана байгаа юм бол хайгараа. Хааш юу? Хошоо хардаа. Хажуу тийш хараарай.
Өө дээш хаагаараа. Доош хаагаараа. Өө ингээ хаагаад байдгүй. За тэгсэн чинь инээлтэд ингэсэн гэд. Бид нар хааныхаас бүдүүн үхэр хулгайсан гэд. Нөгөө хүмүүс чи ямар хүмүүс байсан бэ? Хулгайч хүмүүс байсан биш үү? Энэ бүдүүн үхрийг хааныхаас хулгайлсан гинэ. За ингээд бид нар хааныхаас бүдүүн үхэр хулгайч зарж идэх гэж явна. Чаддгийн бол чи тэрнийг бидний өмнөөс хийлдэ гэхэд хүү тэгээ би хийж гэж байна гэд. Хүмүүс урц майхнаа засаж хоол цай хийнгээ хүү хүлээж байтал төдөлгүй холоос их тоос босч том улаан үхэр хар хурдаараа давхиж ирж байгаа харагдаж гинэ. За одоо нөгөө хааныхаас үхэр хулгай их гэжсэн хүнд үхрийг хэн аваад ирсэн байна? Чигчин чинээ хүү аваад ирсэн биш. Эдгээр бол ерөөсөө яасан байна? Хааныхаас том үхэр хулгай хийдэ гэж бодоод яаж хулгай хийж авахаа мэдэхгүй байсан. Тэгтэн яасан бэ? Чигчин чинээ хүү туслаад яасан бэ? Туугаад аваад ирчих. Ингээ хүмүүс чигчин чинээ хүүгийн тууж ирсэн хамгийн том үхрийг гайхаж хараад хүүгийн эрдэм чадлыг хүлээн зөвшөөрч гэнэ. Өглөөнд хаан албатуудынхаа хамт нэхэж ирээд та нар муу хулгайч нар хааны үхрийг хулгайлна гинэ гэж зандраа домогтоход чигчин чинээ хүү гарч ирээд гуталдаа ултай малгайтай оройтой байсан бол хүний хэргийг шийтгэж баймаар хаан юм гэж доголж гинэ. Хааныг юу гэж доголсон бэ? Гуталдаа ултай малгайтай оройтой байсан болч хүний хэргийг шийтгэж баймаар хаан юм гэж доголж байна. Тэгсэн чинь хаан өөрийнхөө гутлын ул малгайн орой хоёрыг байхгүй байгааг мэдээд тун их ичиж гинэ. Хаан сандарсантай хувцасгүй ирсэн байна, тийм ээ? Малгай байхгүй. Дээр нь яасан? Гутал байхгүй, шалдан өрөөд. Тэгэхээр тэрийг хаан гэж бодох уу? Бодохгүй. Тэгсэн чинь хаан их ичиж гинэ. Ингээ чигчин чинээ хүү хааны үхрийг хулгайлж байхдаа тэдгэрийг нь ханц татаж аваад ирсэн гинэ. Хааны малгайныхын дээр байгаа оройг нь чигчин хүү яатсан байна? Ханц татаад авсан. Тэг гутлынх нь уулыг нь яасан байна? Бас ханц татаад авсан. Тэг гутал байгаа мөртөө улан байхгүй явж байна. Хаа ямар инээдэмтэй юмтай харагдсан байх вэ? Төсөөлөгдөж байна уу? Төсөөлж чадчих байна. За ингэсэн чинь чи үнэхээр ийм овдоо мэгтэй мундаг хулгайчин бол өнөө шин миний 1000 шилдэг баатраар мануулсан чандман эрднийг хулгайлж аваарай. Үүнийг хийж чадвал би чамд хаан ширийг өгнө. Хэрвээ чадахгүй бол толгойг чинь авахулна гэж гинэ. Ингээд чигчин чинээ хүүчгсэн энэ сарлыг зөвшөөрч гинэ. Хаан гэртээ ирээд чандман нэрдээ хамгаалах уран арга бодож олж гинэ. Хоёр нүдэн ассан, хоёр том бахар яасан байна. Эрднийхээ өргөний үүдэнд тавьсан байна. Харагдаж байна уу? Тэгээд юугаар холбогдсон байна энэ? Том хар гинжир. За тэр үед мэдээж ос байсан. Ушдсан байна. За ингээд тэр асар басар нэртэй том хоёр магчин нохоогоо гэрийнхэн үүдэнд уяад хоймортой 3 жил унтуулгүй бясалгал хийж байгаа Даянч ламыг суулгаад олон хаттынхаа хоёрыг баруун зүүн талаараа унтуулж 1000 шилдэг баатрыг гэрээ тойруулаад зогсоогоод чандман нэрднээ амандаа хийгээд амар тайван унтаад өчгөнө. За ингээд шүн дундын алдалт чигчин чинээхүү хааны ирсэн гинэ. Хотонд нь ороод нэгэн хээлтэй хоныг нь гаргаад янзалчих. Тэгээд махыг нь хоёр хуваагаад асар басар хоёр нохоод нь хайж өгчих. Хоёр нохоо нь хоолтой болцсон юм чинь хуцах уу? Хоол хайж өгч байгаа юм чинь
нөгөө манай чих ажлыг хийж чадах нь уу? Хоолоо идэд анхаарахгүй болчих. За ингээд дараа нь далдаас бүүийн дуу аясаар мянган цэргийн талыг нь унтуулсан. Цэргүүд нэгэ зогсож явахт нь яасан байна? Юу аялсан гин? Бүүийн дуу аюулцсан. Бүүээ гэсэн чинь зогсоогоо ороо цэргүүд нь яасан бэ? Унтаад гэж гинэ. За тэгээд Даянч ламын чихэнд нь очиод би унтаж байна. Би унтаж байна гэд хэлсэн чинь Даянч лам яасан? Бас суугаагаараа яасан? Унтаад гэж. За ингээд аманд нь хурууг ингээд хийгээд бас яасан байна? Хөхүүлээд унтууж орхисон гин. Баруун талаар нь унтсан хатны өвөрт хоньны илгийг нь зүүн талынхад нь бөөрийг хийгээд үүдэнд нь хоньны хойтон нойтон арьс дэлгээд хааны ангаасан ам руу цөсийг нь хийгээ орхисон. Аманда юу ийцэн байна? Нөгөө эрдэнэ ийцэн. Тэгээ яасан байна? Ингэж хооронд нь ам руу нь юу ийцэн байна? Хоньны цөс хийцэн. За ингээ хаантан амандаа хийсэн цөсний гашуун амтыг мэдээд чандман эрдэнээрээ гэд яац. Төргээд орхисон гинэ. За ингээ дудалгүй хаан чигчийн чинэхүү чандман эрднийг нь хулгайлж аваад явчихлаа гэж хар даран зүүдлээ сэрсэн чинь аманд нь чандман эрднийх нь оронд нь хоньны гашуун цөс байхыг мэдэж гин. Ингээд цөм сандарч мэгдээд чигчийн чинэхүүг нэххээр ус хийгээд гартал нь хоёр хат нь үүдэнд нь дэлгэлсэн арьсан дээр нь халтарч унталт өврөөс нь элэг бөөр хоёр нь сугараад гарч гин. Тэд миний бөөр унчихжээ, миний элгийг сугалчихжээ гэд уйлалдаад явж өгсөнгүй гинэ. Даянч ламыг дуутахад олон жил унтаагүй тэр Даянч лам би унтаж байна. Би унтаж байна. Хуруугаа хөхөөд босч өгсөнгүй гинэ. Асар басар хоёр нохоогоо хүүгийн араас алуу нэхүүлэх гэсэн чинь туу гэсэн чинь яасан бэ? Эдэж дуусаагүй махыг нь булаалдаад хэрэлдээд нөгөө хоёр чи яасан? Явсангүй гинэ. Ингээд асар басар нохооч явсангүй. Харин мянган шилдэг цэргийнхээ талыг нь явуулахаар захирахад тэд нар нь нам унтчихсан. Ингээд хагас цэргийнхээ дээрээс овооролдон унаад бөө үүмэлтэй бужигналтай болж гинэ. Өстой янз юм болсон байна. Одоо энэ үйл явдлыг төсөөлөн бодож чадчихэв үү? Чадчихэв тийм ээ? Заалаа багшлаа яриад яасан? Эхлээд яасан? Хоёр ихнэрт нь яасан? Хоньны элэг бөөр хийчихсэн. Тэгээд нойтон хоньны арьс дэлгээд тавьсан чи тэн дээр нь хоёр хат нь унангуудаа ийцэн байна. Элэг маань сугараа учлаа, бөөр маань сугараад учлаа гэд уйлаад бас. Асар басар хоёр нохоо нь яасан? Ингээд нөгөө мах нь дуусаагүй юм чинь маха орхио явчихад хоолгүй болчихно гэд маха булаацалтад хоёлаа явдггүй. За ингээд бөөм бужигнаа болоод юун эрдэнсээ авхамантай болсон. Ингээд бөөм үүмэн бужигнаа болж гин өглөө чигчийн чинэхүү хээр үлдсэн нөхдөө гэрч болгож дагуулад хаанын дээрээд алдсан амыг гин сануулж гинэ. За хаа минь та миний эрднийг хулгай хийж чадахгүй бол миний толгойг авна гэсэн. Хэрвээ миний эрднийг чи хулгай хийж авч чадах юм бол миний оронд хаан болоорой гэсэн. Гэрчээ аваад хүрээчих. Хаан ч аргагүй ирэхэнд хаан суудлаа чигчийн чинэхүүд тавьж өгч гинэ. Ингээд чигчийн чинэхүү өөрийг нь ээлж хайж хамаг малаа нядалчихсан өвгөн буурал ээж аав хоёроо дуудаж авчираад хөлгүй найр наадам хийгээд хүн ардынхаа татвар албыг нь хөнгөлөөр үүрт амар чимэр
амьдран сууч гинэ. За яасан гэд. Нөгөө хүү чинь чигчин чинээ хүү яасан бэ? Хаан болоод хэнийг авчирсан? Нөгөө хамаг малаа хүүгээ хайгаад устгаад байхгүй болгоцсон гаргаад идчихсэн өвөө эмээ хоёроо яасан бэ? Дуудаж авчираад хаан өргөөндөө байлгаад. За тэгээд ард олноо яаж харилсан? Ард олноо яаж харилсан? Ард олноо юунаас чөлөөлсөн мөлий? Ардынхаа татвар алба. Хаанд ард түмэн юу төлдөг байсан бэ? Татвар төлдөг байсан байна. Татвар төлнө гэдэг чинь юу вэ? Хаанд үргэл барьцсан. 2 мал байсан бол нэгийг яах нь вэ? Хаанд өг. Алт эрдэнэс байх юм бол талын яах нь вэ? Хаанд тураал. 8 арилжаа хийдэг бол талын хаанд яадаг байсан байна. Үргэл барьдаг гэсэн. Тэр татвар өгдгийг хүү эренгүүтээ яатсан байна. Болиулаад татваргүй болцсон ард түмэн чи яах нь вэ? Нуруун тэнийгээд бөөм баяр болоод бүгдээрээ ямар найр хурим хийсэн гэж байна. Их маш том өргөн юу хийсэн байна. Их хүлгүй их найр хийсэн гэж. Дагаад хэлдэ. Хүлгүй их найр наадам хийгээд хүн ардаа яасан байна. Аз жаргалтай амар тайван амьдралыг бэлгэлсэн гинэ. За нөгөө чигчээгийн чинээ хүү чинь бүр юу болж хувирсан хамгийн сүүл? Хаан болсон. Эхлээд энэ хүүг багш нь юу гэж бодож байсан? Яасан муу хүү ээ? Өвөө эмээгийнхаа үгэнд орохгүй алга болчлоо гэж бодож байсан чинь хүү харин яасан бэ? Их агуу том ажлыг сэдсэн биш. Агуу их том ажил сэдэж ард олноо аав ээжигээ жаргаасан том хүү болсон биш. За тэгэхээр одоо чигчин чинээ хүү үлгэрийг хүмүүс ярьж өгч чадах уу? Чадах уу? Ойлгож чадсан уу? Ястаа гоё. За тэгэхээр уншихаар бол та нар ингээд хүнд ярьж өгч чаддаг. Яриулахаар ямар вэ? Гоё байсан. Дээр нь яриулахаар ямар маш сайн ойлгоход амар байдаг. Ястаа гайхалтай ойлгоход амар. За тэгэхээр одоо багш нь дахиад нэг үлгэр ярьж өгөн. Тэр хооронд яах нь вэхээр миний хайртай хүүхдүүд 3 минут завсарлан босоод чилээгээ гаргаад